баярлалаа. За бид нар үндсэн хуулийн өөрчлөлт шинжилтийг ярьж байна. Одоо бид батлах ёстой. Гэхдээ би энэ 92 оны үндсэн хуулийг үнэхээр сайн хууль болсон гэж боддог юм аа. Энд 92 оны үндсэн хуулийг одоо баталж байсан ардын хурлын депутат сууж байна. Тэр үед гавьяа туул чимдуга тэргүүтээ одоо хүмүүс баталсан. Аймаг 330 сумаас одоо нийт 400 гаруй төлөөлөгч баталсан. Тэр сайн үндсэн хуулийг батлахдаа бол өгүүлбэр битгээл цэг таслал дээр нүртэл анхаарсан энэ ажиглагддаг. Харамсалтай нь 2000 онд одоо сайжруулж яах гэж байгаад дордохын 7 өөрчлөлтөөр хамгийн муухай залтуудыг оруулж ирсэн. Энэ нь бол улс орны хөгжилд үнэхээр гай тэрсэн юм аа. Эрх мэдлийн одоо хэд төвлөрөл явагдсан. Гишүүн хүн сайд хийж болдог болсон. Энээс эхлээд засаг докторгүй байх, одоо мөнгө төгрөгийн янз бүрийн бодлон үүсэх бүх юм хийсэн гэж боддог юм бэ. Яг одоо бол үндсэн хуулийг хэлцээд бид нар энэ дордохын 7 өөрчлөлтүүдийн болохгүй зүйл залтуудыг хасж байна. Мөн одоо устай заалт болгоныг бол хасах гэж оролдож байна л да. Гэхдээ бид нар нуухыг авах нүдийн сохлох гэсэн тийм зарчим одоо зарим зүйл тал дээр алдаж ирэхгүй. Яагаад гэвэл үндсэн хууль нэг л хэлцвэл дахиад 8 жилийн дараа хэлцгээс өшөө наан бол хэлцэх аргагүй. Яг энэ шинэ үндсэн хуулийнхаа бид одоо өөрчлөлтөөр бол орон нутгийн эрх мэдлийг энэ татврын бодлогоор эрх мэдлийг бас ингэж нэмэгдүүлсэн сайн талтай шүүхийн шинжилгээг бас ерөнхийдөө хийж гин гэж хэлж болно. Мөн одоо улсын их хурл ерөнхий сайдын эрх мэдлийг бол байр байранд нь тавьсан ийм олон сайн заалтууд орж байгаа. Гэхдээ би энэ дээр тэр одоо ганц би биш гишүүдийн хардаад байгаа. Тэр тогтолцоон дээр л одоо үнэхээр эсрэг байр суурьтай байна. Ажил намынхан бол тэр намын жагсаалт үед тогтолцоог үндсэндээ оруулъя гэсэн санал. Гэхдээ эдгээр чинь аргагүй шүү дээ. 7 хүмүүс тэгээ бүгд жагсаалтанд ороод долуулаа жагсаалтаар зардал гаргахгүй суухыг бодож байгаа шүү дээ. Манай нам энийг зөвшөөрж болохгүй байхгүй юу? Тэгээд ажил намын бүлэг гэж энэ чинь бүлэгч байхгүй нэг зөвлөл байгаа шүү дээ. Өнгөрсөн 4 жилийн бие даагшин зөвлөшгөл зөвлөл шүү дээ. Ийм хүмүүсийн сандыг аваад ингээд хүмүүсийг бухимдуулаад байж болохгүй. Ард нийт ч гэсэн одоо тэр жагсаалтаар одоо намын жагсаалтаар суучих үйл гэдэг дээр их болгоомжилж байгаа шүү дээ. Ер нь 4 жилдээ нэг их хурлын гишүүд нь шүүлтүрээр ороод байх ёстой юм аа. Тэгэхгүйгээр за би л энэ их хурл сууж явахдаа хамгийн удсан гишүүдээс хамгийн сайн санаа гарна, хамгийн улс орныхоо төлөө ажиллах байх гэж боддог байтал тийм биш байдал бол өнгөрсөн жилүүдэд харагдсан. Тэр оюутлахын гэрээ, дубаан гэрээ, 5 толгойг талын одоо гадныханд өгөх гэсэн асуудал, эдийн засгийн тод байдлын хуулийг болохгүй гэсээр байтал мандж жагаад хамтран засгийн үед байгуулсан гэх мэтлэнгээс ахуулаад дандаа улс оронд хохиролтой юмнуудыг энэ хуучин гишүүдээр дамжиж хийгдэг юм аа. Тэгэхээр намаар дамжиж олон цовсон энэ гишүүд ороод ирвэл энэ улс орны байдал бол төрийн дээр нам гараад ер нь тэгээд хүнд байдалд орохоос сайн зүйл авчрахгүй. Харин одоо энэ парламентд бас 30-40 гишүүн сууж байгаа тулдаа шин салхи сэвэлзэж бас одоо засах юм засж байгаа шүү гэж хэлж энэ үндсэн хуулийн өөрчлөлт түүний нэг гэж хэлж болно. Одоо сайхан ярьж ийн л да. Үгүй намын жагсаалаар явахгүй хүн урд нь бичигдэнэ гэж. 76 гишүүний 3/1-ийг 25 хүний гишүүдийн одоо намын жагсаалтаар хүн урд нь тавиад оруулъя гэвэл 28 оролцсон. 500 хүнээс яаж хүн сонголтоо хийх юм бэ? Энэ чинь амьдрал дээр боломжгүй шүү дээ. 12 онд яг ийм болсон шүү дээ. Намын урдаа тавьсан хүний тавих гэхээр одоо практик дээр хүн жагсаах тийм олон хүн жагсаах боломжгүй гэд сонгуулийн хороонд намууд хүнийхээ жагсаалтыг л өгсөн. Яг тэрэн шиг л юм болох байхгүй юу цаашдаа? Нам нь урдаа байх уу, хүн нь урдаа байх уу, нэмэгдэхүүний байрыг солихоор нийлүүрийн чанараа өөрчлөгдөхгүй гэхээр гэгчээр ямар ч чанар ялгаа гарахгүй. Тэгэхээр энэ тогтолцоо гэсэн ийм санаа зовоосон зүйлээ бол бид нар орхих ёстой гэсэн
ийм бодолтой байна. Намын жагсаалт гэдэг үг орж ирж байгаа байхгүй юу? Энэ үндсэн хуулинд орж ирэхээр л бодлоо тарьж байгаа юм. Тарина цаашдаа бол. Бүр намын жагсаалт гэж үг байхгүй байхад үндсэн хуулинд намын жагсаалтаар ороод тэгээд тэсдэр сүгэлдээ бас унсан байгаа шүү дээ. Тэгээд тэр чигээрээ 12 оны одоо юуны явчихсан. Их хурлын баталгаадаар явчихсан. Ер нь тэгээд одоо бид нэр 30 жилд арчлын 30 жилд 30 миллиард долларын өртөө уучлаа улс орон. Энэ их өөр зээлээс жил болгон 1 миллиард доллар нэмэгдэж гин гэсэн үг. Тэгэхээр энийг бол одоо олон удаа гишүүн сууснараа бас намыг бэхжүүлсэн гэсэн байдлаар одоо намын жагсаалтаар үндсэндээ оролдоод тийм байдлаар хүн сууснараа энэ байдлыг аридахгүй. Дандаа шинэ хүмүүс сонгогдож, ард түмэн шүүлтүүрээр орж ээж бас энэ улс орны эдийн засгийн энэ хүнд байдал төр сайжирна, өөрчлөгдөн гэсэн ийм бодолтой байна. За тэр байгалийн баялагын талаар сая Гарамжав гишүүн хэлсэн. Бид нэр 20 гишүүн гарын ус урьжгаад томьёолол оруулсан байгаа. Стратегийн ордын бүх ордын биш шүү дээ. Стратегийн ордын дийлэнх үр ашгийг ард түмэнд өрөө өгөөж очихыг хуулиар тогтооно гэдэг одоо тодорхой заасан байгаа. Энийг сүүлийн тэр юугаар бол өөрчлөөд явж байна. Гэхдээ одоо энэ дээр санал хураалгана гэж байна л да. Энэ дээр бол гишүүдийг бол дэмжинэ гэж итгэлтэй байна. За ерөнхийдөө тийм л үг хэлье да. За баярлалаа. Үг хэлчихв тий. Боловчлон гэж. За. Асуулт асуусан юм уу? За Лүндэ Жонсон гişүнд бол асуултанд нь хариул. За энэ холимог тогтолцоо буюу тэр намын нэрсийн жагсаалтанд орсон нэр дэвшийн төлөө санал өгөхөл ППА гэдэг багч бас зүйл биш л дээ. Өөрөөр хэлбэл олон улсад байдаг л зүйл байна. Түрүү одоо би сод үйлэг гишүүн надад авчираад өглөө тоогийн 195 улсаас 80 улсны 9 улсанд профессионал тогтолцоогоор л явагдаад. Тэгээ эн чи яваандаа цэвэршин штэ. Улс төрийн нам одоо боловсронгуй болно. Ардчилсан ёс, шударга ёсны одоо тогтолцоонд өрн дүүрэн шилжих ёстой. Тэгээд одоо энэ бүх шатанд хариуцлага дээшлэх ёстой. Тэр олон түмэнд дургүй хүн одоо тэр жагсаалтанд байвал олон түмэн өгөхгүй санал өгөхгүй. Тэгээд тэр намыг биш хүнийг одоо сонгоно гэж. Хуучин бол энэ нөгөө машинч байхгүй байлаа. Тэгэхээр өнгийн одоо 15 нам орлоо гэхэд 15 лист байж байгаа. Тэрнээс нь нэгийг өөрийнхөө сонгох гэснийг сугалж аваад за энэ дотроос хэнийг намын даргын сонгох алба байх. Хамгийн сүүлд яа усгээр эхэлсэн хүн цагаан толгоогоор даруулсан байхад тэр 20 хэдэн хүнээс яа усгээр битсэн юм уу эс усгээр битсэнийг дугуйлаад тэгээд л хар хайрцагтаа ээж нь бусд нь бол хогийн савндаа хаягдана. Тэгээд ингээл одоо дүн гарч явах. Тэгээд энэ саналууд нь бол намын саналдаа тооцогдоод тэгээ одоо суудлаа хуваарлаад тэрэнд одоо авахта тэр жагсаалтанд орсон 20 хэдэн хүнээс тэр намд 10 суудлын ногдож ивэл хамгийн олон санал авсан 10 хүн л орно. Тэрнээс тэр намын авсан санал гээд одоо хаалттай нэрсийн жагсаалтаар нөгөө яг таны түрүүний хэлдгээр сонгуулийн ерөнхий оронд өгчгөөд өөр газар өгдөггүй гэдэг шиг эхний 10-ын салгаж авахгүй харин тэр ард түмнээс авсан саналаараа орж ирнэ. Тэнд залуу хүн орж ирж болно. Ахмад хүн орж ирж болно. Өөр салбарын хүн орж ирж болно. Малчин хүн ч орж ирж болно. Энэ одоо үнэхээр энэ парламентд одоо бас нэг салбарын тэр тухайн салбарын голлого мэрэгжилтнүүд үнэхээр хэрэгтэй гэсэн хүнээ бол олон түмэн улсын хэмжээнд сонгох байх л да. За тэгээ үнэндээ бол тэр тойрог дээр бол одоо тэр тойргийнхоо итгэл сонгогчдын итгэлийг хүлээсэн энэ л биднийг төлөөлж одоо аргагүй одоо гарч байгаа гэсэн тийм хүмүүс нь дэвших баг. Тэгээд ингээ гарч ирнэ. Улсын хэмжээнд бол таарууны юм мундган дэвшдэг. Тойрог дээр болохоор тааруунд дэвшдэг гэсэн ойлголт байхгүй. Энэ бол тэр тухайн тойргоос л яаж сонгогдохоос бол шалтгааллах. Ийм л учиртай юм байгаа юм. Энэ протокол бүлдэг гэж би бодож байна.
Яагаад тэгэхээр энэ бол шүү дээ түүх болоод үлднэ. Миний аав ээж их хурл сууж байхдаа сонгуулийн тогтолцооны асуудлаар ийм үг хэлж ээжээ гэж. Энэ бол түүх болоод үлдэнэ. Тэгээд судлаачид, оюутан залуучууд та биднүүсийн дараа үеийнхэн энийг бол одоо тодорхой энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийсэн архиваас үцэцгэх болно. Тэр үед бол аль нь одоо хамтаа ярьж юу, энэ дээр одоо буруу ойлголцтой байж юу, зөв ойлголцтой байж юу гэд ингээд байх баг. Мань бол бүгдийг мэдгч биш. Тийм учраас бол буруу зүрх ярьж байгаа юм бол ишгүй байгаа байхаа гэж бодож байгаа. За би бол олон улсын жишг ерөнхий хандлагын дагуу одоо ийм хариултыг өгч байна. За боловсруулан гишүүн нэмж тодорхойлъё. Лүмдэ Жансан гишүүнэ, яг 92 оны үндсэн хуулиар одоо энэ 21-2-ыг өөрчлөхгүйгээр одоо одоогийн байгаа үндсэн хуулийн дээр улсын хурлын гишүүнийг Монгол улсын сонгуулийн эрхүүхийн иргэд нийтээрээ чөлөөтэй шууд сонгоно гэж байгаа шүү дээ. Тэгэхээр нэ заавал энийг өөрчлөхгүйгээр одоо том тойргоор улс нэг тойргоор зарим нь 30% нь явуулаад жижиг тойргоор аймагаар явж болох байхгүй юу? Энийг өөрчлөхгүйгээр. Тэгэхээр яагаад энийг заавал жагсаалт гэдэг үгийг нь намын жагсаалт гэдэг үгийг оруулах гэдэг нэг чинь хардлага төрөөд байгаа байхгүй юу? Энийг хэрэггүй болчих. Та түрүүнд хэлсэн 2 дугаар хэлцүүлгээ дээр хасагдсан зүйл заалтуудыг бүр хасж байгаа гэсэн. Гэтэл энэ тогтолцоотой холбоотой эн чинь ороод ирж байгаа ганцаархнаа. Эн чинь хардлага төрүүлээд байгаа байхгүй юу? Би энийг танаас асуу. Яагаад энийг ганцаархан оруулж ирж байгаа юм? За Лүмдэ Жансан гишүүн нэмж хариулъя. За би бол манай энэ Бат Эрдэнэ гишүүн хамгийн их ярьсан л та зөвшөлдөх ёстой гэж. Тэгээ бид зөвшөлслийн төлөө эцээ хүртэл явж байгаа. Тултал нь явж байгаа гэдэг. Би сая энэ ньюс сегмент дээр зарим нь одоо баахан шүүмжилж л ах шиг. Үнэхээр л одоо тултал зөвшөлдсөний яагаад тэгэхээр үндсэн хууль өөрөө зөвшөлдслийн баримт бичиг байхгүй. Тэгэхээр энэ зөвшөлдслөөр бол орж ирсэн. За би бол зөвшөлтийн комиссд байдгүй. За зөвшөлтийн комиссийн ахлагч ирээд ийм асуудлаар зөвшөлдслөө. 2 асуудлаар гээд ороод ирсэн. За тэрэн дээр ажлын хэсэг бол дэмжсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжээд оруулж ирж байгаа. За 2 дугаар хэлэлцүүлэг дээр тэр тогтолцоо гэдэг үг хасагдсан. Тийм учраас бол энийг 3-2-оор сэргийх асуудал бол нөгөө журмын хуулинд бол нээлттэй байгаа. Нээсэн байгаа. Тэгээ тэрний дагуу 2 асуудал орж ирсэн. Энэ 2 асуудал бол нэг нь энэ нөгөөх нь ерөнхий сайд танхимаа бүрдүүлэхтэй холбоотой 2 асуудал ингэж орж ирсэн. За ард нийтийн санал асуулгын үед одоо хураагдаад 57 хүний гишүүний дэмжлэг аваад дээш гишүүний дэмжлэг аваад орсон нэг 10 гаруй асуудал байгаа. Тийм ээ, зарим нь найруулгын шинжтэй. Энийгээ бол яг тэр хэвээр нь дахиад хураая гэж ингэж одоо төрийн байгуулалтын байнгын хороо шийдээд өчигдөр ингээл оруулж ирж байна гэж. За улсын хурлын гишүүнийг шууд гээд ингээ бичсэн байхад энгээрээ явчих болдгоо юм уу? Хүний төлөө өгж байгаа юм бол гэж та асууж байна. Би энийг юу гэж ойлгож байгаа гэхээр би өөрийнхөө ойлгоцыг л ярьж штэ. Тэр зөвшөлтийн комиссд байхгүй учраас. Юу гэж ойлгож байгаа гэхээр ер нь сонгуул болгоны өмнө сонгуулийн тогтолцоогоор байнга оролддог. Энийг л болиулах гэдэг юм байна. Ерөөсөө энэ олонхын болон За Тэмүүлэн гишүүн. За